Оройн мэнд хүргэе 17 цагийн үндэсний мэдээ хөтөлбөр эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөрөөрөө улс орон болоод дэлхийд дахинд болж байгаа үйл явдлын мэдээллүүдийг хүргэх болно. Эхний мэдээг сэтгүүлч Баатар шиг бэлтгэсэн байна. Анхаарлаа хандуулна. Монгол улсын 28 дахь ерөнхий сайд улсын төсвийг зарлалын дарамтнаас гаргах төлөвлөгөө танилцуулаад байгаа. Төсвөө нэг их найдаар бууруулж, орлогоо их хэмжээгээр багасгаж танах гэдэг мэдэгдэл үүнийг гүйцэлдүүлэхийн тулд засгийн газрын бүтцээ ерөнхий сайд өөрчлөхөөс өөр аргагүй гэж зарим сайд гишүүд үзэж байна. Нэг их найд төгрөгөөр төсөө бууруулна гэдэг нь зөвхөн орлогоо багаар тооцоод болчихгүй, зарлагаач бууруулна гэсэн үг юм а. Зэнхээр яамд агентлагийн урсгал зардал танагдаж үйлдвэрлэлийн мөр бүтэмж буурах юм. Урсгал зардлыг салбар бүр 30% бууруулах тогтоолыг улсын хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталж байсан. За үүнийг биелүүлэх боломжгүй, боловсрол, эрүүл мэнд, хууль зүйн салбарт бэрхшээл үүснэ гэж сайд нар нь учирладаг. За хэрв төсвийг нэг их найд төгрөгөөр бууруулахаар болвол засгийн газар саяхан өөрчилсөн бүтэц бүрэлдэхүүнийхээ тухай хуулинд гар хүрхээс өөр аргагүй гэж ерөнхий сайдын үлдлийг тайлбарлаж байна. Өөрөөр зохион байгуулалт бүтцээ гэж харах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар хийж байгаа ажил одоо тэр урсгал зардал гэдэг маань өдөртмөл үйл ажиллагааг хэлж байгаа шүү дээ. Тэрний санхүүжилт их усрыг хэлж байгаа. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт гэдэг маань өөрөө бүтээн байгуулалтын ажил тийм ээ. Тэгэхээр айл ажлаас одоо хасахын өдөртмөл үйл ажиллагаагаа багасгах юм уу? Эсвэл бүтээн байгуулалтын ажлыг багасгах юм уу гэдгээр сайн тооцож бодох хэрэгтэй. 2015 оны төсөв тодтгол хийх нь дамжиггүй гэж төсвийн байнгын хорооны дарга мэдэгдээд байгаа юм. За төсвийг батлахдаа 345 хурган дарга нарыг орон тооны цомогтголд оруулсан. За харин сайхан бэлгийн засгийн газар эх оны төсөв тодтгол хийхдээ зөвхөн даргаар тогтохгүй төрийн албан хаагчдыг цомогтголын жагсаалтад багтаах гарч хайж мэднэ гэж хардах хүмүүс ч байгаамаа. За урсгал зардлыг танах төсвийг дарамтнаас гаргахад орон тооны цомогтгол хамгийн шалгарсан арга байдаг юм а. Тэрнээс зүгээр одоо урсгал зардлаа тана гэж дайрах юм бол төрийн өдөртөн үйл ажиллагаа чинь доголдож эхэлнэ шүү дээ. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтаа багасгахгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг л багасгах гэсэн үг тийм. Тэгэхээр өнөөдөр манай хүмүүсийн хувьд нэг ойлголт байдаг л да ингээл оронтой цөөлөл байвал одоо их илүү үр дүнтэй байдаг юм шиг. Юу бол энэ эсрэг байр суурьтай. Орон тооны цомогтгол явуулахыг дэмжихгүй гэж байр суурь илэрхийлэх гишүүд цөөнгөө байгаа. За гэвч ерөнхий сайд сайхан бэлэг алга ташин хүлээн зөвшөөрөх шийдвэрийг засгийн газар цаашид гаргаад байхгүйг чуулганы танхимд нэгэнтээ сануулсан. За тэрхүү шийдвэр нь нэг их найд төгрөгөөр төсвийг бууруулахад цомогтголын асуудлыг давхар оруулж иж мэдэх юм а. Бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөлтөөр төсөв хэмнэх бууруулахаар шийдэж байгаа бол он гарахаас өмнө төсөвд тодтгол хийх шаардлагатай болно. Учир нь 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн өнөөдрийн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний дагуу төсвийн тухай хууль мөрдөгдөх учраас тэр юм а.